За сайн байцгаана уу? Намайг Угнаа гэдэг Nomad Runner гэдэг YouTube сувг хөгжүүлэхээр маань бас зарим хүмүүс мэдж магадгүй. Адлын явалт, аялал, оффроуд, оверлендинг чиглэлээр бас контент бэлтгэдэг. Манай аялалд бас юу шаардлагатай байдаг? Миний автомашины багаж нь бас юу явдагтай өнөөдөр танилцъя. Тэгэхээр оверлендинг аялал хийн гэхээр маш их зүйлүүдийг авч явах шаардлагатай байдаг. Хүн болгоны автомашинда байнга авч явах ёстой юмнуудын нэг. За галын хор. За тэгээд энд бол first aid kit гэж явдаг те. Миний санджаагаар бол миний хамгийн анхны машин бол Nissan X-Trail гэдэг машин байсан. Тухайн машинтай бол бидний аялал бас дөнгөж эхэлж исэн. Хамгийн анхныхаа аялалаараа өвөл цагаан сараар хөдөө явж байгаад цасанд суугаад машинаа бас дэвдлээ, тэнцээ бас туслан дуудаад тэгээд зөндөө олон адал явдлууд бол хамгийн анхны машинаас л эхэлж исэн. Тэгээд тэндээс үргэлжлүүлээд одоо миний ингээ ярьж байгаа бүх айтмууд ерөөхдөө ийм зүйлүүд шаардлагатай байдгийн байна гэсэн юмудаа хөгжүүлээд явсан гэж хэлж болно. Миний хамгийн нэгдүгürt авч явдаг юм бол за мэдээж хэрэг шаврын давцсан байгаа. Max Trax-ын шаврын давцсан байгаа. Тэгээ шаврын давцсан за дараад нь хүрдтэй. За энэ хоёр зүйл байхад бол анхан шатны шавраас гарах, хэлсэнд суух тэг янз бүрийн зүйлүүдээс өөрийгөө аваад гарах боломжууд бол бий болдог. За тэгээд цаашлаад бас олуулаа явж ах ч юм уу бусдад туслах өөрийгөө авах гарахад шаардлагатай татлагнууд юм бид татлагны ком гэж байдаг. Машины дугуй хагарсан тохиолдолд арга хэмжээ авахд зориулсан дугуй нөхөгч сет гэж байдаг тийм. 5 хүний аяны хэрэгслүүдийг бэлдэж авч явна гэж өөрөө маш их ачаа болдог учраас тэднийг айл болох авсаархан байлгах гэж хичээж бас сонголтуудыг хийж байгаа. За хамгийн ойрхон харагдаж байгаа нь болох тэр мэдээж мишок. За энэ бол яг одоогор бол зуны мишок арай авар багтаа зуны мишокуудаа харуулж байна. За энэ болох тэр одоо ингээд нэг хүний сандал. За энэ бол бас нөгөөдний сандал нэг үү те. Одоо ингээд ихэнх дээрийн сандал. За ширээн хураагдан гутаа нэг юм болчдаг гэх юм уу те. Дахиад одоо энэ сандлаас ялгаагүй нэг юм жижиг юм болвол бүтэн ор болох жишээтэй. Энэ зүгэн дотор бол ерөөхдөө манай галт тогоотой холбоотой ерөөхдөө эссеншл юмнууд нь бүгд энэ дотор багтдаг. Энэ болох тэр яг галт тогоо гэхээс илүү нөгөө гал өдөөгч. Энэ бол бас бидний бас нэг эссеншл юмнуудын нэг. За өвөл 100 хэдэн үлрэл харгалзахгүйгээр галт түлж байгаа тохиолдолд гарт түлэх тэр юу ч илүү хялбарчилж өгнө гэсэн үг. За тэгээд энд бол манай хамгийн одоо юу гэх юм дуртай хайртай хамгийн гол хэрэгсэл маань энд харагдаж байна. Энэ бол дрон. Тэгээд ер нь бол заавал контент бүтээдэг гэхээс илүүтэйгээр ер нь аялж явж байгаа үед бол аяллаа дурсамжаа үлдээхийн тулд ер нь дронтой яваасаа гэж би бас аялагч нартай зөвлөмөр байдаг. Дараагийн юм нь бол зүгээр л ерөнхийдөө ихэнх төрсөд бол гар утсан дээр явдаг. Ягаад гэвэл гар утас хамгийн бид нартай ойрхон илүү ашиглахад хялбар юм байдаг. Тэгээд төдийлөн бас яг том камер ашиглаад авч явна гэдэг нь өөрөө бас их төвөгтэй байдаг учраас за энэ хоёр хэрэгсэл байхад ер нь манай контентын ер нь баг 90% нь бүтдэг гэсэн үг дээ. Дугуй хийлэгч насос те. За машиндаа бол ямар ч жолооч нар өөрийнхөө дугуйг бас хийлгэх чадвартай. Ялангуяа хэрвээ хөдөө орнот аялаа явж байгаа бол дугуй хийлэгч насосыг бол байнга ойрхон авч явж байгаарай гэж бол зөвлөмөр байдаг. За тэгээд дараагийнх нь юмнууд бол машины тос. Ер нь ягаад энийг яриад байгаа юм бэ гэхээр ер нь өөрийнхөө машинд өөрийнхөө хэрэгэлдэг ямар ч төрлийн тос байсан дээ машиныхаа тосноос бол 1 литрийг ч хамаагүй аваад явж явах юм бол таны машин чинь ямар нэгэн асуудалд орлоо гэхэд бас шаардлагатай тосыг бас нөхөд хийх боломжтой байдаг.